Бага наснд нь биднээсийг айцаар хөдөрчдөг байсан боо. Тэгээ би ингээд айгүй олон зүгтнүүд гарч ирж байсан. Тэгээ маш их зүуднээсээ хайсан хүүхдээс юм билээ. Ер нь хүн эргэн тойрныхоо яг ойр дотны хүмүүсээс маш их гомдлыг авдаг юм билээ. Яг нөгөө ээж аваас авсан тэр үйлдэлээ өөр хүүхдэдээ гаргая. Хүүхэд наснд авч чадаагүй юм тэрийг тэгээд маш хүчтэй мэдрэмжтэйгээр хүлээж авсан зүйл чинь бас ирээдүйн энэ ингээд боломжуудаас бас татгалзах нөхцөл болд юм байна. Хүүхдийг нөгөө анх мөнгөтэй танилцуулах үе чинь бас маш их чухал байдаг. Хайрлж ингээл хадамждаа товтос сунаар юуг нь хугаагаад одоо хоолыг хийгээд ингээд битээд байдаг те. Тэрийг хайр гэж бодоод байдаг. Гэтэл тэр маань одоо Тустай асуудал байгаа даа. Тэгэхээр ураг төрхлөөр тэр үндэ өөрийнх нь мэдрэмж нь биш зүгээр ээжийнхээ мэдрэмжийг аваад турчихсан тохиолдол байт юм лээ. бид нар ухамсар дээрээ өөрчлөгдөж чадхал юм бол бүх зүйл өөрчлөгдөн тий. Төгс бус байх нь өөрөө төгс юм байна гэж хэлээд байгаа шүү дээ тийм. Энэ удаагийнхаа бид зөвж подкастын оюун бодол гэдэг удаагийн дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг сануулж үлээ гэсэн. Бага ухамсар гэдэг. За энэ өдрийн амар амгалан айлтгая. Ухамсарын хүч подкастын энэ удаагийн шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаард сэтгэлийн шийдэх хөтөлбөрийн менторууд насан жаргал ментор, номин ментор, эрдэнэчийн ментор, даваа ментор миний бие хөтлөгчөөр ажиллана. Бид дөрөв ярилцах болно. Сэтгэлийн шийдэх хөтөлбөр гэж яг юу вэ? Далд ухамсар гэж яг юу вэ? Хүн өөрийгөө танин мэдснээр хүний амьдрал хэрхэн өөрчлөгдөж болдог? Бодол, мэдрэмж, сэтгэл ч юм уу те ингээд хүний амьдрал тохиолдож болох бүх зүйлүүдийн тухай өнөөдөр магадгүй ярилцсан. Мөнгөний тухай, гомдол, айдас, гуниг юу байж болно? Өнөөдөр бид энэ бүгдийг маш энгийнээр та бүхэндээ тодорхой хүргэхийг хүсэж байна. Энэ удаагийн дугаард анхаарлаа хандуулна. Эхний ээлжинд насан жаргал ментороос асуумаар байна. Гэр бүл эцэг эхчүүдийн нөгөө харилцаа гэж байгаа штэ. Тэн дээр нөгөө эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ өсвөр насны болон ер нь хүүхдүүдтэйгээ харилцахад дандаа нэг асуудлууд үүсэж байна гэж ярьдаг. Одоо энэ хүүхдүүдийг бид нар ойлгохоо байлаа. Ер нь яаж харилцахаа мэдхээ байлаа. Жоон томроод ирэхээр жоон хэцүү байна гэж зарим нь ярьдаг. Зарим нь хүүхдтэйгээ дажгүй байна л гэж яриаддаг. Энэ бүхний цаана яг нууц нь бас юу вэ? За сайн байцгаана уу? Юуны төрөнд өөрийгөө танилцуулъя. Намайг насан жаргал гэдэг сэтгэлийн шийдэх хөтөлбөртөө 2024 оны 9 сараас эхлээд ментороор ажиллаж байгаа. За энэ хугацаанд гэх юм бол нэг 1000-аад орчим хүний бодит кейсээс сонсож суралцж байна. За яг 100 орчим хүн дээр ингээд анзаарчилсан уулзалт өглөөд чиглүүлээд ингээд ажиллаж байна. За тэгээд энэ хугацаанд би яг өөр дээрээ ярих юм бол би өөрөө болохоор 24 оны 4 сард сэтгэлийн шийдэх хөтөлбөртөө суусан. Тэгээ энэ хөтөлбөрт суугаас нэг шалтгаан нь яг тэр хүүхдийн харилцаа байсан. Тэгээд хүүхд рүүгээ би ингээд бухимдаад эхэлсэн. 21 онд би бага хүүхдэд төрүүлснээс хойш том хүүхд рүүгээ ингээд бухимдах маань ихсээд байсан. Тэгээ би за энэ юу болоод байна гэд хүүхдийн сэтгэл зүйн сургалтанд томрогдсон. За тэгээ сургалтанд томрогдсон хүн чинь мэдээ сайхан ойлгочихж байгаа юм. За тэгээ ойлгоод өөрчлөлт гарч ийнө гэсэн чинь миний нөгөө надаас гардаг үйлдэл яг хэвээрээ нөгөө нэг муухай зан ааш гаргаад исэн. За тэгээ энэ юу болчихоо гэд ингээд судлаад яваад исэн. Ерөнхийдөө энэ далд ухамсарт асуудал байгаа юм байна гэдгийг ойлгох болсон байсан. Тэр үедээ яг энэ сэтгэлийн шийдэх хөтөлбөр маань угаасаа далд ухамсарын хөтөлбөр шүү дээ тий. Тэгээд энэ яг тэр үед маань сэтгэлийн шийдэх хөтөлбөр зарлагдаад тэгээд би орж ирж исэн. За тэгээд орж ирээд анх удаа энэ бясалгал гэдэг зүйлийг хийж үзсэн. За ингээд тэгээд үзээд ерөөсөө бясалгал чинь өөрийгөө анзаарах, сэтгэлээ шинжих юм билэ. За би тэгээ хүүхдээ уурлаад байгаа шалтгаанаа шинжээд үзсэн. За шинжээд үзсэн чинь яг бүх үйл явдал дээр уурлаад байгаа юм уу бас үгүй. За яг хүүхэд мэдээж ингээд алдаа тогтолцоог гаргана тий. Одоо ус астлаа гэхэд усыг ингээд арчиж болд ингээд тайлбарлаад айтайхан явж байгаа байхгүй юу. За тэгээ яг юун дээр бохомдоод байсан гэсэн чинь нөгөө дүүгээ гимтэх юм уу дүүгээ цохих үед бүр ингээд яг тэсгэл алдаад ингээд уурлаад байсан. За тэгээ энийгээ ингээд шинжээд үзсний дараа бол угаасаа миний далд ухамсарт асуудал байсан. За энийг бясалгалынхаа аргаар засаж хуураад тэгээд бол одоо яг нөхцөл байдлууд ерөөсөө өөрчлөгдөхгүй гадаад нөхцөл байдал яг хэвэнтэй нөгөө хүүхэд маань багыгаа бас нэг зөвхөндөө тэр нь бол ингээд байж байгаа. А тэгтэл миний нөгөө дүрс хийсэн уур ингээд байхгүй болсон юмсан. Тэгээ би бүр гайхаад ямар сонин шидтэй юм бэ гэж бодчихсон байхгүй юу. Тэгээд ер нь энэ одоо энэ сэтгэлийн шийдэх хөтөлбөр дээр бас хүүхдийг яаж хүмүүжүүлэх үү гэдэг талаар маш их гардаг штэ тий. За тэгээд энэс хойш хүүхд маань том маань бол ингээд
Би бол тэр үйл явдлыг бухимдгаа болцсон. Тэгтэл нөгөө нөхцөл байдал байж байгаа. Тэр үед яаж хэлсэн гэхээр за манай хоёр хүүхэд чинь эвдээ найртай тоглодог шүү дээ гэд шаал эсрэг зүйлийг ярьж хэлсэн. Тэгээд би биедээ хайртай шүү дээ гэж муудалцах тоолонд нь тэгээд хэлээдсэн. Одоо ингээд анзаараад баг байхгүй болсон тэр зүйл. Тэгэхээр бидний энэ анхаарал гэдэг чинь өөрөө маш хүчтэй юм байна. Тэ? Бидний анхаарал одоо бид нар өөрийнхөө анхаарлыг тэр хүүхэд том жижигийг цогх дээр төвлөрүүлээд исэн бол одоо тэр маань байхгүй болсон чинь ингээд аяандаа засраад гадаад нөхцөл байдал засраад явд юм байна. За тэгээ манай энэ сэтгэлийн шийдвэр хөтөлбөрийн нэг онцлог бол ерөөсөө өөрийгөө шинжих, өөрийгөө өөрийгөө анзаарах ийм чадвар суулгадаг ийм гайхалтай хөтөлбөр байгаа тийм. Сөрөг мэдрэмжээс эерэг мэдрэмж рүү хувиргасан байна шүү дээ. Сөрөг бодлоо эерэг бодол болгож хувиргаснаар үр дүн нь гайхалтай үр дүнгууд гарсан байна тийм. Одоо тэг хүүхдтэйгээ харилцаа бол сайжирсан. Одоо л хүүхдтэйгээ болвол тэр нөгөө гэмтэж бүтээх асуудал бол ерөөсөө тийм байхгүй болсон. За яхаа босод асуудлууд шүү дээ. Тэг гэрийн даалгавар дээр мэдээж ингээд юу яана? Асуудал гарна. Тэгээ тэр дээр одоо яаж шийдэж байгаа гэхээр за ингээд бичсэнийг харж байгаа тэр дундаас нь ингээд ганцхан гоё бичсэн үгийг би ихлээд өөрөө хайж олж байгаа байхгүй. Тэгээд өөх энэ үг ямар гоё бичээвэ? Яг энэ шиг гоё бичээрэй гэж хэлээл яг тэгэл араас нь харахад манай хүүхд ингээд мөр хичээсэн биччихээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө л энэ юм байна гэдэг тийм магтаал нөгөө хүүхдийг бид нар мэдээж аав ээжүүд ч ерөөсөө хүүхдийнхээ төлөө л одоо ингээд хөдөлмөрлөж ажиллаж амьдарч байгаа. Тэгэхдээ хүүхдээ сайн хүн болгоё гэсэн хэрнээ загнаад сөрөг тал дээр нь анхаарлаа төвлөрүүлээд шүүмжлээд байдаг. Чиний төлөө л хэлж байна гэдэг. Яг нөгөө эрэг дээр нь анхаарлаа төвлөрүүлэхээр хүүхэд хүртэл маш амархан тасарч. Хүүхдийн хувьд үнэхээр амархан. Миний хувьд бас энэ сэтгэлийн шийдвэр хөтөлбөрөөс одоо ингээд маш гайхалтай үр дүнгууд нэг бол яхаарахгүй хүүхдтэйгээ харилцаа байсан. Тэгээд нөгөө тэр мэтчлэн бас нөгөө тань дээр орж иж байгаа хүүхдтэйгээ янз бүрийн асуудалтай хүмүүс ч юм уу. Эсвэл өөрөө хүүхэд насандаа аав ээжээсээ тиймэрдүү блокийг авч ирсэн тохиолдлууд бол зөндөө байгаа бах тий. Одоо угаасаа энэ бидний өнөөдрийн амьдрал тулгамдаад байгаа асуудлууд чинь өөрөө бид нар бага насандаа л тэр мэдрэмжийг хүчтэйгээр авцсан. Түүнээсээ болоод энэ амьдрал дээр ингээд бухимдаад стресстэй амьдраад байгаа шүү дээ тий. Тэр яг миний энэ туршлага тууллыг сонсоод бас энэ хүүхдтэйгээ гоё харилцдаг болмоор байна гэд хүмүүс бас урьж ирж байгаа. Хамгийн гол чухал зүйлүүд бол ерөөсөө өөрөө өөртөө ажиллах цаг цавыг аюул сайн зориулах байдаг. Тэгжээч хүн өөрөө дээр өөрчлөлт гаргадаг. За тав хүмүүс анзаарч байгаа бол өөрөө дээр ажиллах гэж юм тийм үү? Хүүхд дээрээ ажиллах биш юм байна. Бид нар ерөөсөө нөгөө энэ хүүхдийг хүмүүжүүл, энэ хүүхдийг сайн хүн болгохын төлөө гэд бид нар ямар эерэг болон сөрөг талаараа бид нар хүүхд рүүгээ уурлах юм уу, уцаарлах юм уу, тэр хүүхдийг өөрчлөх гэж ажиллаад идэг. Гэтэл одоо манай насан жаргал менторын жишээ байна шүү дээ. Бас ментенерийн жишээ байна. Бид нар хүүхдийг өөрчлөх биш юм байна. Эцэг эхчүүд өөрөөсөө сэтгхүйгээ сөргөөс эерэг мэдрэмж рүү авч тавих нь хамгийн чухал юм байна гэдэг бас маш гоё мессеж бол гарч ирж байна тийм ээ. За ном ментороос асууя. Ном менторын хувьд болохоор бас айдас гэдэг бас маш том сэдв өнөөдөр ярих байх. Айдас гэдэг бол бидний амьдралд бол ер нь маш олон мэдрэмжүүд байдаг. Айдас, гомдол, гуниг ч юм уу те ингэ байж идэл хамгийн хүчтэй мэдрэмж бол ерөөсөө айдас шүү дээ. Бүх зүйл дээр үглийн айдас байна уу, юуны айдас байна уу те ингээд олон нийтийн өмнө гарах айдас гэдэг ч юм амар олон айдас байдаг. Тэн дээр таны хувьд одоо ямар туршлага байна? Бас өөр дээрээ бас тийм авч ирсэн гоё жишээ байвал тэрнтэйгээ гоё ингээд ярил бас хүмүүстэй гоё хүртээмжтэй байх болов. За сайн байцгаана уу. За өөрийгөө танилцуулъя. Сэтгэлийн шийдвэрийн хөтөлбөрийн ментор нам байна. За мөн дээрээс нь квантум гахтын ментор байна. За тэгээд би анх 2025 оны 1 сард сэтгэлийн шийдвэр хөтөлбөрт оролцож байсан. Тэгээд хөтөлбөрт оролцохоос өмнө бол бас айгу сонин айцтай байсан. Миний айц гэхэлэр ингээд арай ингээд унтах га твцэж байхдаа ингээд бүх чимээ ингээд нам боссон хойно ингээд зурагт дуурдаг ч юм уу эсвэл паркетын шал дуурдаг ч юм уу ингээд ингээл хөрөгч нэг удаа дуурах ч юм уу те. Яг тэр үед ингээд би цочиж хайгаад идэв гэсэн ингээд бүр даав гэдэл цочоод тэгээ яг сэтгэлийн шийдвэрийн хөтөлбөрт ороод яг сар гарангийн хугацаа болсон ч бүр ингээд
тэр айцсаа би засаагүй байгаа шүү дээ. Яг тэр үедээ яг тэр нөгөө даалт ухамсарын тэр бүх зүйлүүд ингээд тэр мэдээллүүдийг сонсоод тахлаар сэргээд ирдэм билээ. Тэгээ тэр үедээ миний айдас бүр илүү хүчтэй болоод нөгөө чимээнүүдээс улам их бүр ингээд дав хийж цочоод ингээд унтаж чадахгүй ч юм уу тийм болж исэн. Тэгээд бясалгалынхаа аргаар энийг хайгаад олоод тэгсэн чинь айгуусан зүүднээсээ аччихсан байсан. Тэгсэн чинь зүүдэн дээр яасан бэ гэсэн чинь хар гаргийнхантай холбоотой сонин зүүд тий. Тэгээд тэд нэр болохоор ингээд юм сонин юмнууд яриадсэн байхгүй юу. Тэгээд тэр бол хизээж хүний санаанд оромгүй одоо үйл явдал тохиолдоод санаанд оромгүй ингээд тэр чимээнүүдийг гаргаж ирсэн нь надад одоо санаанд ороогүй байх үед ямар нэгэн чимээ гарах юм бол түүнээс айдаг тийм одоо асуудал үүссэн байсан юм байлээ. Тэр айдсыг хэрхэн даван туулсан бэ? Одоо даалт ухамсар гэдэг зүйлийн одоо ажиллах зарчмыг нь ойлгоод тэгээд өөртөө тохиолдод байсан тэр зүйлийг танин мэдснээр энэ зүйлийг давсан гэсэн үг үү? Яг яаж давсан бэ? Айцаа даван туулсан. Би ингээд бясалгалаа хийхгүй яваад байсан байхгүй юу? Бясалгал хийхээр бас айц төрөөд байсан. Яг бясалгалаар энэ тэндээс ямар нэг юм намайг харж авах үедээ гээд ерөөсөө доктортой сууж бясалгал хийж чадахгүй. Тэгээ бясалгалаа хийхгүйгээр ингээд бас нэлийн удаа явж байсан байхгүй юу? Сэтгэлийн шид хөтөлбөртэй явж байгаа. Тэгэл зүгтайгаал хийх гэхээр айгаад тэгээ бүр яа ингээд зориг гаргаад тэгээд ангийнхаа нэг ихчэд хэлээд за би ингээд надад яг ингээд хамт бясалгал хийх хүн хэрэгтэй байна гэд тэгээ тэр ихч бүр гадаадд сурдаг ч тэр лүгээ залхан гоотаа тэгэл миний хажууд туслаад за та надтай хамт байгаа гэл байж тэгээ манай ангийнхан чи бүгдээрээ дандаа гадаад дэдэг усаад байсан байхгүй юу тэгэл надтай хамт байгаа гэл байж тэгээд би ингээд ерөөс энийгээ давахгүй бол өдөр хоног ирэх тусам би улам их айдас мэдрээд байна. Тэгээд ерөөсөө бясалгалаас бас цухтаагаад байна гэд. Тэгэл нөгөө өгчтэйгээ ингээд видео коллоор залгаж ярьж байгаа л тэгээд за надаас жоохон чиглүүлж асуугаарай гэж бас хэлжээ. Тэгэл за одоо юу мэдэрч байна яаж байна гингөт л би ийм зүйл мэдэрч байгаа. Тэгээд бясалгал дээр хамгийн түрүүнд айцынхаа мэдрэмжийг ингээд барьж авч байгаа байхгүй. Тэгээд надад тэр бол үнэндээ амархан байсан. Би ч юмнаас айж байгаа зүйлээ төсөөлөөд тэгэл айцаа мэдэрснийхээ дараа яг тэр мэдрэмжээ бариад авцгаа. Тэр мэдрэмжийг барьж авах нь их чухал байдаг шүү дээ. Айцын мэдрэмж яг ингээд хөдөлсөн үед ингээд зүрх түг гэж цохлоо. Энэ цээжин дотор нэг юм харин байгаа юм шиг хүндүр өргөд байгаа юм шиг яг тэр нэг мэдрэмж ингээд ороод ирнэ. Яг тэгвэл тэр мэдрэмжээ барингууд л яг тэр мэдрэмжийнхээ бид нэр ингээд нэг би ингээд төсөөлж авахгүй тэр нэг мэдрэмжийн нэг оос байна. Тэгээ тэр оосныхаа дотор нь би ингээ явж байна гэд даалт ухамсарлуугаа бүр ингээ нэвтэрчээд тэгээ даалт ухамсар чинь бүр ингээд үндэ хязгааргүй орон зай юм билээ. Яг тэр нэг зөвхөн тэр айцын мэдрэмжийн дотор л ингээ явж байна. Тэгэхээр тэр айцын мэдрэмжийг авч байгаа үед болсон өмнөх үйл явдлууд ингээд ороод ирдэг юм билээ. Тэгээд ингэж хөөж авсаар агаад бүр хүүхэд насандаа бүр багтаа зүүдэлж исэн тэр зүүдэн дээр очисон. Тэгтээ би ингээд аюу олон зүүднүүд гарч ирж байсан. Тэгээ маш зүүднээсээ хайсан хүүхдээс юм билээ. Бас зүүднээсээ айдсах боломжтой байт юм тий. Харин тийм. Болсон үйл явдлаас биш тий. Тийм болсон үйл явдлаас. Бүр хүүхэд байхад манай хажуу айлын нэг эмээ өнгөржсэн байхгүй юу? Тэгсэн чинь би яг тэрний оройн чөлөө яг тэр 7 хоног дотроо тэр эмээ намайг ингээд хөөхөд гүйж ингэж зүудэлсэн байхгүй. Би тэгээд айгүй их хайгаад тэгээд яагаад намайг хөөхөд байгаа юм болоо энэ нэмээ хүүхэн сайхан өнгөрсөн бидтэй гэд би ингээд гайхаад. Гэтээ яг зүүд гэж мэдэхгүй яг бодит юм шиг зүүдүүд байдаг ш. Тэр үедээ бол тийм айдсах боломжтой юм билээ. Тэгээд тэр зүүдэн дээрээ бас очсон. Тэгээд баг хахад нөгөө зүүд за кино вэ тий. Үзсэн киноноос за хүний сонсон ярианаас тий зүгээр ярианаас ингээд бас хүмүүс ингээд асуудал багнаас нь ингээд асуудал үүссэн байт юм л. Хамгийн гол нь тэр үйл явдлуудыг хэр хүчтэй өөр дээрээ мэдэрсэн тий тэр мэдрэмжээрээ л ингээд өөр дээрээ тэр ингээд сэтгэлийн асуудал болгоод үлдээчт юм байл л да. Тэр нь ингээд одоо давтагдаад одоо өнөөгийн бидний амьдралд гарч байгаа тий. Тэр айдсууд үнэхээр хүчтэй мэдрэмжтэй одоо өвглийн айдс гэж байна тий. Тэгчгүйдээ ганцаараа үлдэх айдс. Магадгүй ганцаараа үлдэх айдсаас болоод харталт гэдэг асуудал үүсдэг ч юм уу тий. Харталт гэдэг нь яасан гэсэн чинь бага насандаа одоо би жишээлбэл багадаа ингээд цаажлагдаад гэртээ үлддэг байсан хүүхэд байлаа гэж бодох юм бол ээжийг одоо санаа штэ мэдээж өглөөнөөс орой хүртэл ирээгүй байгаа. Орой хүртэл санаа. Тэгэн гол ерөөсөө хайртай хүмүүс гараа явчихдаг юм байна.
Тэр хугацаанд би гансардаг юм байна гэдэг ойлголт ороод ирэнгүүт хаягдах ч юм уу. Одоо нэг их нэртэй болох юм бол эсвэл нөхөртэй болох юм бол одоо эмэгтэй хүн ч гэсэн тий хардах асуудал үүсгэнэ шүү дээ. Ингээл яваад гэдэг ч юм уу тий. Тэгэл нэг сэдвээс нэг сэдврөө тий үргэлжлээд яваад гэдэг. Энэ ерөөсөө энэ бүх зүйл чи одоо нэг бага наснд аваад байгаа сэтгэл зүйн асуудал. Дээрээд нөгөө хуучин монголчууд ярьдаг штэ 0-10 насны хүүхд дээр ер нь маш сайн ажиллаж тий. Нөгөө тэдэн хавртын шинжгээ шинждэг шиг тий янз янзаар шинждэг л байсан юм шиг байна. Одоо л орчин үед болохоор энийг нэг далд хомсоор шинжлэх ухаан сэтгэл зүй гэж гарч ирэл тэрийг одоо 0-14 нас ч юм уу ингэж яриад байгаа боловч монголчууд энэ бүгдийг аль хэзээ мэддэг байсан бага насны хүүхдтэйгээ яаж ажиллахыг мэддэг байсан. Хүүхдийн хажууд улаа бүүзүүл гэдэг ч юм уу. Хүүхдийн хажууд хамаагүй юм уу мэрж болохгүй гэдэг ч юм уу тий. Ийм байсан. Гэтэл бид нар энэ бүх гой соёлоо алдчихсан. Тэр байгаас болоод сэтгэл зүйн асуудлууд ер нь бид нар чинь ингээ саяхнаас сүүлийн хэдэн жил л нэг юм шилжилтийн үед нийгмээс нийгэм рүү шилжиж явах үед маш олон асуудлуудыг авсан юм шиг байна. Том жижиггүй одоо сэтгэл зүйн асуудалгүй хүн гэж Монгол баг байна уу бас за Монголд гэж яах юм бэ дэлхийн нийтээр байхгүй шүү дээ. Ямар нэг хэмжээгээр л байгаа гэсэн. Тэрийг мэдэж гин үгүй юу л гэдэг асуудал. Тэрний шалтгааныг тайлбарлаж өгөхгүй дандаа болохгүй байд. Тэгээ учир шалтгаанаа мэдэхгүй болохоор нөгөө болохгүй гэсэн одоо асуулттай үлддэг тий. Нөгөө тэгж болохгүй гэдэг нь цаанаа уулын учиртай. Гэхдээ тэрийг тэр үеийн хүмүүс маань бол тайлбарлаад өгч байсан тийм үү. Одоо болохоор бид нар яагаад гэдгийг мэдэхгүй босгон дээр зогсож болохгүй. Тэгэл болоо. Яагаад тэгэхээр Зарим нь болохоор бүр тэгвэл өхнө гэдэг тийм юмнууд хөөх тахлаад аяга сонсож байсан шүү дээ. Тэгэхээр тэр бас болгон ингээд хүүхдэд ингээд айдас учир шалтгааныг мэдэхгүй тэгтээ тийм айдас тавтуул. Тэгэхээр бас нэг эн чинь бас айдсын нэг хэлбэр байхгүй. Бид нар бүгдээ айдсаар биш гоё эрэг ч юм ухаарлаар удирдахжиж энэ айдас ч юм уу тий хүүхдтэйгээ зөв харилцах ч юм уу энэ асуудлууд бол нүүсэх хэрэгтэй байгаа шүү дээ. Одоо манай шавнар дотор хүртэл ингээд нэг юм гэрээсээ гарч чаддаггүй. Өөрөө ч гэрээсээ гарч чаддаггүй хүүхдүүдээс гэрээсээ гаргадаггүй ингээд нийгмээс тусгаарлагдсан. Өөрөө ч хүнтэй суухгүй хоёр хүүхдтэй ч хүнтэй суух. Тэгээ иймэрхүү асуудлууд их байна. Тэгэхээр яг тэр нөгөө түрүүний ярьжсэн бага наснд нь биднээсийг айдсаар хөдөрчдөг байсан байна. Одоо бид нар айдсаар удирдагдсан аав ээж нар яах вэ гэхээр үр хүүхдэд дахиад нөгөө сурсан аргаараа л зааж өгсөн аргаар цааш нь дамжуулна шүү дээ тий. Энэ дээр бас нэг юм санаанд орчлоо нөгөө хүүхдүүд одоо бага насны хүүхдүүд чинь арай унтуулгад маш их асуудалтай байдаг байхгүй. Яг унтах болохоор ийм ч юм уу юусчгүй босчгүй гэж ингээд явчихдаг. Тэнгүүд нь тэр үед болохоор ерөөсөө айцаар нь дамжуулж тэгхгүй болоод ингээд муур ирж аавна гэж. Ингэж бас ингэж унтуулдаг. Баггүй тий. Тэгэхээр эсрэгээрээ эрт онцсон хүүхэд өндөр болдгийн тий. Одоо бол би тэгж хэлдэг болсон. Эрт онцсон хүүхэд өндөр болдгийн, хөөрхөн болдгийн гэд. Тэгэхээр би нэр эрт онтоод хөөрхөн болно штэ тэгээд орондоо айгу гоё дуртай орчих واخ. Нөгөө жаргаач өөрөө хэлжсэн шүү дээ. Хадны манга чамаг ирээд аваа явчих шүү гэж жаргаач шиг бол тэгж ярьдаг гэсэн. Дээр нэг подкаст дээр өөрөө ярьжсэн. Тэр санаанд орчлоо. Тэгэхээр түрүүний насан жаргал менторын хэлдэг шиг бид нар бүгдээ тэгвэл тэгж болохгүй шүү биш. Эсрэгээрээ тэгвэл чи тэгин шүүгээд эрэг дээр наваач тавиад авах юм бол тэр хүүхд ямар их гоё ингээд нэг юм дэврэн гоё хүүхд гарч ирэх боломжтой бай тээ. Хүний тэгэхээр одоо ингээд ерөнхийдөө биднээс яриад байгаа зүйл бол далд ухамсар гэдэг зүйлийн ажиллах зарчмыг л яриад байгаа гэсэн үг юм. Сөрөг бодол бол сөрөг эрчим энергийг цуглуулад сөрөг одоо нэг үйл явдлуудыг л сөрөг үр дүнгэл биднэрт авчирдаг юм байна. Тэгвэл бид нар зөвхөн эерэг бодол эерэг зүйл дээрээ төвлөрөх юм бол чадсан мэдрэмж, чадах мэдрэмж, эсвэл одоо хайр дээрээ ч юм уу те ямар нэг зүйл дээр орших юм бол тэр хүүхэд өөрөө хайр болж хувирах юм байна. Тэр хүүхэд чадсан хүүхэд болж хувирах юм байна гэдэг. Манай сэтгэлийн шийдэх хөтөлбөр дээр бол ерөнхийдөө яг энийг л зааж байгаа. Одоо нөгөө бяцлаглалын арга талархал мантра гэдэг ч юм уу те мэдрэмжээ барьж хувирах, эерэг сөрөг мэдрэмжээ ялгах гэдэг ч юм уу. Маш одоо тэгээ нөгөө Монголын гоё үлгэрүүд байгаа тийм хөрөөш боовны тухай үлгэр гэдэг ч юм уу тэр нь цаана ямар утга учиртай байсан гэдэг биднээсээ нөгөө хүүхдтэй уншиж өгдөг байсан үлгэр маань хүртэл цаана далд ухамсарын хичээлүүд байсан байгаа байхгүй. Гэхдээ тэрийг маань ийм утгатай шүү гэж хэлээд өгсөн бол бид нар ойлгох хэрэгтэй байсан байгаа тийм. Энэ нөгөө айдастай бас далд ухамсартай яаж холбогдож байгаа вэ гэхээр далд ухамсарын ажиллах нэг төрлийн зарчим юм байна л да. Одоо айцаа би ингээд айгаад байна гэж харахаасаа илүү энэ миний ингээд хамгаалах зүүн байсан юм байна гэж ойлгох юм бол
би өөрийгөө илүү их зоригтой юм байна. Би өөрийгөө ингэж бусдаас хамгаалдаг юм байна гэдгийг бас ойлгох юм билээ. За эрдэнэчийн менторийн хувьд таны хувьд бас гомдол гэдэг тэрийг гоё ингэж өөрийнхөө туулал дээр гоё ингэж бас мэдээ нэртэйгээ холбоо. За баярлалаа та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг Эрдэнэ Чимэг гэдэг. За би 2023 оноос багшийнхаа сургалтын ер нь бол сонсож эхэлсэн. За тэгээ 24 оноос би сэтгэлийн шийдвэр хөтөлбөрт багшийнхаа хөтөлбөрүүдэд суралцаад 24 оны 9 сараас би одоо сэтгэлийн шийдвэрийн менторээр ажилласан байгаа. Тэгээ одоо энэ 26 оноос эхлээд бас Кавант коучинг хөтөлбөрт хамт одоо ажиллаа явж байгаа. Тэгэд миний хувьд бол одоо бага наснд авсан асуудлууд маш их. Тэгээд тэр маань юу байсан гэхээр ер нь хүн эргэн тойрныхоо яг ойр дотны хүмүүсээс маш их гомдлыг авдгийн байлээ. Тэгээд тэр нь юу гэхээр аав ээж ах эгчтэй тэгээд ер нь л ойр дотн байгаа бүх хүмүүсээсээ гомдол авчдаг. Тэгээд тэднэртэй айгүй их хүлээлт үүсгэждэг. Тэгээд тэднээс нэг урмын үг сонсох гэсэн. Тэгээд тэрийг өгөхгүй болохоор гомдоод л тэгэл тэрэндээ ингээд одоо өөрөө ингээд авч чадахгүй болохоор гомдоод л уурлаад тэгэл бухимдаад л тий. Тэгээд тэр үгийг ингээ хэлчих юм бол нэг жоохон ингээ өрөвдөд ирдэг. Тэр үгийг нэрэхгүй бол тэгэл одоо насан туршдаа бас тийм гомдолтой явд. Одоо миний мань туулал бодод бас ялгаагүй бага насандаа ээждээ ахтаа ингээ гомдож явж исэн асуудлууд маш их байгаа. Тэгээд тэр нь юу байсан гэхээр ерөөсөө одоо уг нь бол тэр бага насны 70 тухамсар чинь 95% тэ 98% нь одоо 70 тухамсар ажилдаг. Тэр үед одоо ер нь 0-7 наснд хүүхэд маш их хүчтэй хүлээж авдаг юм байна л да. Яг л тэр үед нэг 4-өөс 7 насны хооронд одоо тэр асуудлуудыг авсан байгаа байхгүй юу. Тэгээ яасан гэхээр одоо ахтайгаа ингээд тоглож наадмаар байдаг. Гэтэл ах маань намайг тоохгүй. Нөгөө эргэн тойрныхоо хүүнэртэй тоглохгүй явна үсттэй. Тэгтэл би ч одоо ахыгаа бас дагаа тогломоор байдаг, хамт тогломоор байдаг. Ингээд явхаар нөгөө эрэгтэй эмэгтэй хүүхд хоёрын чинь тоглоом наадам таарахгүй. Тэгээд нэг хөөрхий ахыхаа араас нэг одоо царай алдсан хүн байгаа дээ шүү дээ тэр чинь тий. Тэгээд нөгөө тэрийг ойлгохгүй болохоор тэгээд гомдчихдаг. Тэгэнгүүт гомдоод ирэхээрээ яад гэхээр би нөгөө ахыгаа хайрлаад ах надтай ингээл одоо тоглох тий. Тэгэл энэ тэнд очиод нөгөө хүүхдүүдэд шоглуулна шүү дээ. Тэр үед ч одоо шоглох маш их асуудлууд байдаг. Тэнгүүд ахыгаа ингээ хүүхдүүдэд шоглуулах юм бол одоо тэрийг бас маш их хайрладаг. Ахыгаа хайрлаад өмөөрөх бас тийм байсан байгаа даахгүй хайрын. Тэгтэр тэр хилэмж нь сүүлдээ нөгөө ах намайг шоглоод ах над руу ингээд одоо таагүй байдлаар те шоглоод одоо ингээ эсэмсээ үгээр ингээл дорд үзээ тэхлэнгүүд би чинь яг тэрийгээ одоо яг нөгөө ахаасаа авах хайраа одоо эн чинь ингээ хайр өгөхөөр энэ хүн надад ингээд хатуу ханддаг юм байна те муу үгээр ингээд Уцаа хайр өгөхгүй. хайр өгөхгүй тэгээд тэрэндээ гомдоод тэгээд тэр нь яах нь насаараа бас ингээл тэр гомдолтой сэтгэл зүй асуудалтай яваад исэн. Тэгэл ээжээ аавын үйлдэлийг хүртэл одоо яг тэр үедээ автсан. Тэгэл яг л тэрийгээ давтаал. Тэгээд нөгөө түрүү насан мэдрийн маань хэлсэн шүү дээ. Яг нөгөө ээж аваас авсан тэр үйлдэлээ өөр хүүхдтэй гаргая. Эргээ харсан чи яг л сургалтанд суугаад би энийг олж таньж байгаа хгүй. Өмнө нь бол одоо их л сайн ээж, их л сайн хань, их л сайн одоо гэрээ эзэгтэй байгаад байдаг. Гэтэл надад яасан гэхээр сургалтанд суугаад тэрийг ойлгоод засаад залруулад эхэлсэн чинь миний асуудал яг нь одоо бараг 360 хэрэгсэнтэй. Тэгээ тэр харилцаа маань бас нөхөр дээр бас ирхэн гарсан. Тий ер нь гэр бүлийн асуудал дээр ойлгоцохгүй. Тэгээд би ингээд уг нь хайрлаад байдаг. Тэр хүнийг би хайрлаад байдаг үг дотроос. Гэтэл миний тэр хайр ерөөсөө тэр хүнд очтгүй. Тэгээд хүн ер нь бол бас ингээд нөө халамжлах, хайрлах хоёроо бас ялгаж салгаж хармаар юм байна гэдгийг би бас сургалтаас ойлгож ирсэн. Тэгээд хайр чингээ халамжлаад ховтос сонор юуг нь хугаагаад одоо хоолыг хийгээд ингээд битээд байдаг тий. Тэрийг хайр гэж бодоод байдаг. Гэтэл тэр маань одоо Тустай. тийм тустай асуудал байгаа байхгүй. Гэтэл хайр гэдэг чинь цаана ингээд нандин тийм гэр бүлийн хувьд бол одоо маш нандин асуудал байгаа шүү дээ тий. Гэтэл одоо тэрийг ойлгуулах гэж уг нь бол би хайрлаад байдаг. Гэтэл надаас халамж хүсээд байдаг. Би халамжийг одоо тэр болгон яг өөрт нь ингэж өгч чадахгүйгаас үүдэлтэйгээр бидний гэр бүлийн асуудал ч гэсэн бас тэр хоорондоо ингээд зөрчилдөөнтэй байгаад исэн байгаа байхгүй. Нэг ахаасаа ээжээсээ
Яг ийм асуудлыг аваад Тий. тэрүүгээрээ одоо ингэ. Тэгэнгүүт одоо тэр чинь ингээд бага насандаа бүр ингээд тий 3 4 насандаа 5 насандаа ч юм уу ингээд авцсан ахыгаа ингээд баг хүүхд чинь төрхөөрөө л аавдаа хайртай болоо, эмэгтэй хүүхд бол аавдаа хайртай болоо, эрэгтэй хүүхд бол ээжтэй хайртай болоод ингээд өсдөг гэдэг байгаа шүү дээ тий. Гэтэл би аав дээр ингээд одоо асуудал ерөөсөй байхгүй. Тэгэнгүүт одоо яагаад энэ юм байдгийм болоо гэд тий. Одоо ингээд өөрийгөө шинжээл ажиллаж байгаа шүү дээ тий. Тэр хугацаанд одоо хамгийн бүр нөгөө нандаа хайраа би ахтаал өгсөн байгаа даахгүй юу. Тэгээ намайг тийм гологдсон, орхигдсон, хайрлагдаагүй. Тэгээд нэг юм үл тоогдсон тий. Бараг элдэн хүний болох давхар орж иж байгаа. Яг үнэ. Тэгээд бүх асуудлууд чинь тэнд гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг нөгөө мэдрэмж гэдэг зүйлээ, ухамсар гэдэг зүйлээ, бодол гэдэг зүйлээ тий бүх зүйлээ ялгаж сурж иж одоо энэ бүх зүйлийн гоё үр дүнд бүүнөр өрөөд нь шүү дээ. Яг энэ гоё мэдрэмж, бодол гэж юу юм, сэтгэл гэж юу юм, далд ухамсар гэж юу юм, илүү ухамсар гэж юу юм гээд энэ бүх зүйлийг ойлгуулад байгаа хамгийн гол зүйл маань манай энэ сэтгэлийн шид хөтөлбөр юм байна. Тэгээ сэтгэлийн шид хөтөлбөрийн бүтээгдэхүүн нь одоо бид дөрөв сууж байна. Яг зөв. Тэгэнгүүт нөгөө яг энэ сэтгэл зүйн асуудал чинь биеийн мэдрэмжтэй яг ингээ уялдаатай байж тээ. Тэгээ тэр биеийн мэдрэмжээ ингээ ажиллахаар бид нар дээр ингээл маш олон мэдрэмжүүд орж ирдэг шүү дээ тий. Тэнгүүт яг л тэр нөгөө бага насанд авцсан хүүхдийн мэдрэмж одоо яг ингээл мэдрэгдээл байждаг. Энд тийм зангирах ч юм уу, өвдөх ч юм уу тий. Тэнгүүт тэр одоо мэдрэмж бие дээр илрэнгүүтэл нөгөө нэг реакц чинь үүсээд эхэлдэг байна. Тэгээд тэр реакцаа одоо бид нар сэтгэлийн шидийн сайхан хөтөлбөртөө ороод засаж залаад тэгээд одоо ирээдүйнхаа одоо тий бусдад хүргэх тэр сайн сайхан үйлсэд багшийнхаа энэ одоо үнэхээр сэтгэлээсээ өгсөн энэ хичээл сургалтыг шамдан суралцаж бид нар ч одоо ёстой багшийн маань бүтээгдэхүүнүүд ингээд гарч ирсэн одоо өөрийнхөө тууллаар ингээд хүргээ явж байгаа нь үнэхээр гайхалтай байгаа. Тэгэхээр манайхан сая түрүүнээс хойш яриаг анзаарсан ба. Мэдрэмж гэдэг зүйл тийм үү? Таны ухамсар руу яаж орж байгаас шалтгаалаад хар хүнцэг талаасаа сөргөөр орох юм бол таны ухамсар буюу таны одоо нөгөө далд ухамсар гэдэг байгаа зүйл рүү чинь одоо сөрөг мэдрэмжээр дамжиж орох юм бол сөрөг болдго юм байна. Эерэг мэдрэмжээр дамж орж ирэх юм бол таны хар хүнцэг өөрчлөгдөд эерэг болдго юм байна гэдэг. Ерөөсөө л нэг юм хоёрхан зааг байгаа даахгүй. Та өнөөдөр сөрөг дээрээ тавих уу, эерэг дээрээ тавих уу? 100 хөл дээрээ босгоо, баруун хөл дээрээ босгоо гэдэг шиг. Тэгэхээр өнөөдөр бид нар сонголт яг таны гарт байгаа байхгүй. Тэгэхээр таач бас өнөөдөр энэ хүү одоо подкастыг үзэж байгаа бол таач бас өөрчлөгдөх боломжтой. Та одоо өсвөр насны хүүхэд байж болно 20-тай, 30-тай, 40-тай, 50-тай, 60-тай, 70-тай, 80-тай тий. Манай ч одоо баг бүх насны хүмүүс явж байгаа шүү дээ. Одоо яг үнэлэхэд айгүй хэцүү юм да. Тэг өөрөө дээрээ ирээд өөрөө өөрийгөө ойлгохын төлөө хүмүүс явдаг гэж ярьдаг. Яг тий бодол дээр ойлгохыг хичээдэг. Гэхдээ яг мэдрэмжэн дээр ухамсарынхаа түвшинд ойлгож чадчихна гэдэг хариулт бас танд нээлттэй үлдээ тий. Та бүхэн сайн бодоорой тэгээд. Тэгээ би бас мэдрэмж гэдэг дээр бас нэг юм нэмээд хэлье. Тэгээ мэдрэмж гэдэг чинь юу юм бэ гэхээр ерөөсөө бие дээр ингээд үүссэн ямарваа нэгэн реакцууд байгаа байхгүй юу. Тэр нөгөө бид нар чинь хамгийн одоо бид нар түгээмэл хэрэглэгддэг бол багшийн өмнө гараад ингээ асуугдахаар ингээд дотор нь ингээл зүрхэн цэцэглээд байгаа юм уу, юун цэцэглээд байгаа юм түх гээл тий. Тэгээд хүлэн салганаад ингээд нэг таагүй мэдрэмжүүд илэрдэг шүү дээ тий. Тэгээ тэр мэдрэмжүүдийг л бид нар эерэг болгож хувиргаж чадах юм бол тэр маань ингээд одоо бид таатай байдлаар үүсч нөгөө асуудлууд маань бас зөөр шийдэгдэж эхэлдэг. Мэдрэмж гэдээ бид нар ярьж байгаа тий. Мэдрэмж гэдэг зүйл чинь мэдрэмжийг яг хэн анзаараад байна вэ гэдэг дахиад та бүхнээс нэг подкаст үзэгчдээс бас асуулт тавь. Мэдрэмжийг яг хэн анзаараад байна? Магадгүй подкастыг үзэж байгаа та бүхэн доор нь коммент хэсэгт өөрсдийнхөө сэтгэлдээ бас үлдээгээрээ асуулт байвал асуултаа бас тавьж болно. Яагаад гэхээр мэдрэмжийг хэн анзаараад байна гэхээр ухамсар буюу таны дотоод яг жинхэнэ та сэтгэл одоо сүнс гэх юм уу, энерги гэх юм уу, ухамсар гэх юм уу тэр зүйл чинь анзаараад байна шүү дээ. Тэрийг л анзаарч байгаа тэр л өөрчлөгдөж одоо бид нэр орчин өөрчлөгдөнө гэсэн үг байхгүй тий. Бид нар болохоор гадаад өнгө үзэмжин дээр хэдэн хувцс өмснөө тий. Тэр хүн тэр газраас явжээ гэхдээ тэр газар тэр хүнээс явсангүй гэдэг нэг үг байдаг шүү дээ. Нэг тийм бас манай монголчууд гэсэн яаж штэ тий. Тийм гоё үг хүртэл байдаг штэ. Тэр шиг бид нар ухамсар дээрээ өөрчлөгдөж чадах юм бол бүх зүйл өөрчлөгдөн тий. Бүх шашин дээр одоо нэг бүх төрлийн шашин
одоо сэтгэл зүйн янз бүрийн сургалт мургал бүгд л нэг зэг дээр ирж дуусж байгаа нь ухамсар гэдэг зүйл чинь хаана ирж байна вэ гэдэг дээр л хэмжих гээд байгаа шүү дээ. За подкаст бас маш сонирхолтой өрнөж байна. Дараагийн асуултыг насан жаргал ментороос асууя. Боломжоо хатах гэд бас нэг зүйл байдаг шүү дээ. Бид бидний амьдрал нэг ингээд нэг босгосож босч чадахгүй, нэг зүйл хийхсэн ч хийж чадахгүй ч юм уу ингээд өөрөөгөө дарах ч юм уу, бусдаас санаа зовох ч юм, өөрөөр санаа зовох ч юм ингээд асуудал үүсч идэг. Алдагдсан боломж гэж бас зөвөндөө ярьж идэг тийм. Энэний талаар таны юу гэж боддог? За миний хувьд бол би одоо энэ өөрөө энэ бясалгал хийж эхлэхээс өмнө энэ боломжийг алддаг хүн гэж өөрөө ерөөсө бодоогүй байхгүй юу? Надад нөгөө санхүүгийн даргын албан тушаалд ингээд санал болгосон байхгүй юу? Тэгээ тэрэн дээр болохоор би арай болоогүй дээ тий. Улам сайн болж ийж, улам хичээж ийж энийг би хийж чадна гэдэг нэгсэн татгалцсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэрийгэч би боломжоо алдлаа гэж бодоогүй явж ирсэн яг үннийг хэлгээд. Тэгээд сэтгэлийн шид рүүгээ ороод ирсэн. Манай сэтгэлийн шид дээр чинь бас айгүй олон төрлийн бясалгалууд байдаг. Одоо бидний нөгөө өнгөрсөн амьдралд хүүхэд наснд нэг юм таагүй дурсамж байдаг шүү дээ, тий. Тэгээ тэр дурсамжаас ингээ хойш нь хөөгөөд явдаг юм бясалгал байдаг. Тэгээ тэрэн дээр болохоор би миний дурсамжинд нэг юм гоё күртэг авахулъя гэд авахулж чадаагүй нэг юм дурсамж байдаг байхгүй юу. Тэгээд уйлж мөйлөл тий. Тэгээд хоцорсон. Тэгээд тэр дурсамжаасаа хөөсөн чинь би ингээ оюутан байхад гадагшаа явах ингээ тэтгэлийн баруун сүүлийн шатн дээр очичоод бас ингээ татгалзаж ирсэн. За ингээ гадагшаа явах тэтгэлгээ баг 3-4 удаа татгалзсан. За тэгээ ажил дээр гараад юм админ тушаалаас ингээ татгалзсан гэд. Одоо би чинь нэрээ би боломжийг ингээд алдаад идэм биш үү? Хүүхэд байхдаа би өөрийнхөө хүссэн зүйлийг авч чадаагүй. Тэгээд тэр авч чадаагүй үедээ би бүр өөртөө маш хүчтэйгээр уйлаад унжаад тэгэж мэдэрсэн болохоор энэ ингэж надад өнөөдрийн энэ боломж алдах энэ зүйлүүдийг надад ингэж дагуулж ирж ирсэн байна. Гэдгийг бясалгалаар ингээд хөөгөөд шууд явуулчихж байгаа. Тэгээд энийг олж хараад тэргээд би тэр хүүхэд наснда өөрчилсөн бясалгалын арга техникийн тусламжтайгаар өөрчлөөд тэгээд тэрний дараагаас би энэ сэтгэлийн шид гэдэг хөтөлбөрийн ментор болох боломжийг би хараа атгаад авсан байдаг. Яг гоо бас татгалзъя гэж надад өчнөө шалтгаан байсан тийм миний мэрэгчлээс шал өөр тийм тэгээд туршлага байхгүй гэж явал зөндөө шалтгаан байсан. Тэгтэл би бол за би одоо энэ боломжийг атгаж авна гэд материал өгөөд ингэсэн чинь тэнцсэн байсан. Тэгээд энэ хүүхэд наснд авч чадаагүй юм тэрийг тэгээд маш хүчтэй мэдрэмжтэйгээр хүлээж авсан зүйл чинь бас ирээдүйн энэ ингээд боломжуудаас бас татгалзах нөхцөл болд юм байна гэдгийг би өөрийн бие дээр ингээд мэдэрч байгаа байхгүй юу. Тэгээд өөрөөр амьдрал дээр өөрчлөлт гаргаад явж бид өөрсдөө мэдэхгүйгээр тэр боломжийг алдаж байдаг. Гэхдээ алдаж байгаагаа мэдэхгүй байгаа чинь өөрөө бүр том асуудал ахгүй юу? Хэрвээ би тэрийг ингээд мэдээл ягаагүйсэн бол одоо ингээд сэтгэлийн шидийн ментороор би одоо ингээд сууж авахгүй байсан баг. Магадгүй бас ямар нэг шалтгаан хэлээд ингээд материал өгөхгүй ч юм уу тийм иймэрхүү. Ер нь шалтгаан бол бид нар сайн хэлдэг шүү дээ. Шалтгааныг бол яаж хийж байгаа л тийм. Осол тийм. Наа чи яагаад ингэж болохгүй юм? Харин ингэчлээ л дээ. Түүнээс биш яг тэгчэл байсан л та. Бас нэг сайн дурын нөгөө хохирогч нар байна тийм. Гомдол ирдэг. Би бол яг тэгчих байсан юм аа. Тэгсэн чинь тэр үед тэрнээс болол би тэгцэн. Гэдэг айгүй нэг тийм бусдаас гомдол байдаг тийм. Гэтэл боломжийг атгахгүй өөрийнх нь одоо нөгөө өөрт нь л байгаа шүү дээ. Боломж нь өөрт нь байгаад байдаг. Тэгээд өөр дээрээ ажиллахаар амьдрал хүртэл ийм амар хялбар байж болдог юм уу гэдээ одоо сүүлийн үед тэгэж бодогдоод байгаа шүү дээ. Тэр нөгөө энийг эртхэн хэлчихгүй гэдэг. Тэгсэн бол эртхэн боломжуудаа ашиглаад энэ сэрэг сэтгэл зүй дээрээ байхгүй нөгөө явчих боломж байсан. Одоо би ч гэсэн зөндөө боломж байдаг. Чи нэг тим юмд орооч, тэгээч, ингээч гэл айгуу гой боломжууд тавьдаг. Би яг өөрөө тим юмд ормоо сонирхлууд байдаг. Гэхдээ хин нэг хүн санал тавихаар за яах вэ? Нэг шалтгаан хэлчихдэг байхгүй. Энэ 7 хоног жоо ажил ихтэй. За ер нь би арай болоогүй гэдэг ч юм уу. За яах вэ? Тэгж байгаа болно гэдэг ч юм. Ингээд нэг юм дотроо дургу байгаа юм шиг бас жүжиглэнэ бас тийм ч бас нөгөө шалтгаан хэлэхэд бол жүжигчин болж эхэлж шít бас тийм сүүл рүүгээ. Яг энэ шиг бас над дээр бас нэг юм тохиолдол гардаг байсан байна. Одоо ингээ бусдын өмнө гараад яриач гээд тий. Тэр чинь надад бол уг нь одоо яг нэг юм боломж байгаа даахгүй юу. Гэтэл миний дотор одоо тэр ингээд гараад ярих гэсэн зориг хэрэгсээ байдгүй. Уг нь ингээ ярьчмаар байдаг. Энэ дотор ингээд нэг юм бэлэн байгаад идэг. Гэвч би ярьж чадахгүй, гарч чадахгүй, гарахаараа нөгөө нэг одоо нөгөө мэдрэмжүүд чинь хөдлөөл айгаал чичрээ салганаад
хөдлөх ч юм уу иймэрхүү байдлууд ингээд гардаг байсан. Тэнгүүд тэр одоо айдсынхаа мэдрэмжүүдийг би зоригийн мэдрэмж болгож хувиргаад эренгүүт нөгөө мэдрэмж маань хөдөөлөлтөнгүүд намайг зоригтой байгаа чи ил гэж хэлж штэ гэж хүлээж авдаг болсноос хойш би одоо тэрийг ингээ нөгөө багаар ингэж багсгасараад одоо тэр мэдрэмж маань эерэг болж хувирсан гэсэн үг байхгүй юу? Одоо ингээ яриа сууж чи. Тий, одоо ингээ яриа сууж. Одоо камерын өмнө яриад сууж байна. Камерын айдас байхгүй тий. Олонний өмнө гарах айдасгүй байна. Тий. Номын өдрөө юу гэж байна? Миний хувьд би харин боломжийг эсэргээр аягуулсан ашигладаг хөөхтэйсэн тий. Тэг яагаад тийм болсон бэ гэхээр бас л багада бусад хүмүүс арай илүү боломжтой байгааг харсан юм байна л да. Арай илүү боломжтой байгааг хараад надад байхгүй байх гэдгийг хараад тэг тэр цаг мөчөөс ингэлээд ингээд би өөрөө зүтгэх хэрэгтэй юм байна. Өөрөө олж хайх хэрэгтэй юм байна гэд ямар ч гэсэн тийм нэг хүсэл зориг төрсэн юм шиг байна. Тэгээ тэр хүсэл зоригоор ингээд бүх юм руу айгүй тэмүүлээд одоо бүхэл талбар дээр өөрийнхөө амьдралын хугацааны бүхэл талбар дээр тэгээд айгүй хичээл зүтгэл гаргаж бүх юмны дандаа ингэж тултал нь ингэж хийж авч тэр боломжуудыг тултал нь тэгж ашигладаг байсан. Тэр нөгөө чадах ёстой. Чадахгүй бол болохгүй гэдээ одоо бас дахиад нэг сэтгэл зүйн нэг сүрэг юм руу очихгүй тулд ингээд бас өөрийгөө насан туршдаа барьсан биз. Зүрх төлөөс бас зүхтааж байгаа нэг хэлбэр байсан л да. Хүн харахад ингээд өстэй бүх зүйлийг чадж гин өстэй ямар мундаг охин бэ гэж хараад итэл цаанаа бас нэг асуудал байгаад дээ шүү дээ. Чандын чандд тий. Яг гоо. Тийм тэрийгээ бас олж исэн. Тэгээ бас гоё эргээр ашигдсан биз дээ. Бас боломжууд ашиглаад яваад ирсэн. Тийм номын менторын жишээн дээр ингээ ярих юм бол нэг үйл явдал болно тий. Тэр үйл явдлыг яг харах өнцөг байгаа байхгүй тий. За энийг би сөрөгтлөөс нь айгаад ингээд үлдэхүү энийг би дайраад гарах уу гэд. Тэгэхээр тэр нэг бидний амьдралд болж исэн үйл явдал мэдээж ингээд эерэг сөрөг бид нар бүгд хаа зөндөл юмыг туулсан байгаа. Тэр тэрийг 70 дахь ухамсартаа маш хүчтэйгээр мэдэрч авахдаа эерэг талаас нь мэдэрхөө сөрөг талаас нь мэдэрхөө ингээд ерөөсөө амьдралыг бүтээсэн тий. 70 дахь ухамсарын ажиллах зарчим л ер нь энэ байгаад байна. Миний хувьд ч гэсэн одоо нөгөө над дээр болохоор нөгөө мөнгөний бодлоготой эсвэл нэг сүнсний өгөгдлөө олъё гэж байгаа хүмүүс их орж ирээд тах шиг байгаа юм анзаарах. Анзаарч суулцд авч байгаа хүмүүс ч гэсэн тэгээ анзаарч байгаа мөнгө надад олдоод байна гэхдээ тэрийг хадгалж чадахгүй байна. Эсвэл өсгөж үржүүлж чадахгүй байна гэдэг ч юм. Эсвэл мөнгийг олж чадахгүй байна ч юм уу. Магадгүй зарим нь нэг одоо энэ аягийг бүтээлээ гэхэд энэ аягийг үнэлэхдээ 500 төгрөгөөр үнэлэх ёстой байдлыг 200 төгрөгөөр үнэлдэг ч юм уу. Тэр хүний үн цэн өөрийгөө үнэлэх, хорвоо ертөнцийг үнэлэх, альва зүйлийн мөн чанар, шинж чанар бүх зүйлийг ялгаж, салгаж, ойлгож чаддаг болоод ирэхээр хүн өөрийгөө үнэлж чаддаг болоод ирнэ. Өөрийгөө илэрхийлж чаддаг болоод ирнэ. Өөрийгөө үнэлэх, өөртөө итгэлтэй байх гэд маш олон төрлийн одоо нэг сэтгэл зүйн асуудлуудаас айдсаас байж болж байна. Хүүхд наснда өөртөө итгэлгүй байснаас байж болж байна. Ах эгчтэй гологдсноос өөрийгөө голцсон яаж одоо өөрийгөө үнэлэх үү те. Нэг компанид ороод цалингаа 5 сая гэж хэлэх үү? 5 сая бас өндөрчих юм болоо нэг 2 саягаа хэлээд үздэг юм уу гэдэг. Ингээл тэр мөчөөс эхлээл хүн өөрөө сэтгэл зүйн асуудал тавина гэсэн үг. Мөнгө хадгалж чадахгүй байгаа хүмүүс бас яаж юм гэхээр зарим нь одоо над дээр нэг юм кейсүүд орж ирж байна. Мөнгө орж ирэхээр л хэвээр нэг яаж өрхөөс хурдхан шиг л үрэл дуусах чи хэрэггүй юм авчих уу дээ ч юм уу эсвэл алга болгочих уу дээ ч юм ямар нэг айцтай. Тэг гяс дэлгүүр ороод зүгээр өстой өглөө нь ороод оройн пад гэдэг хэдэн тор дүүр юм аваад дуусаа. Тэг маргааш нь мөнгө байхгүй гэсэн ч юм уу. Яг энэ асуудалтай хүмүүс ингээд байдаг. Тэднээсээ ингээд анзаараад тахаар яах вэ гэхээр бага насндаа мөнгө байлгаж байгаад нэг эмээ ч юм уу 20 төгрөгөөр дэлгүүр юм. Тухайн үед 20 төгрөг их мөнгө байлаа гэж бодоход дэлгүүр авч яваад хийсгчдэг ч юм уу. Эсвэл нэг ах эгчийн карманаас одоо нууцаар нэг мөнгө авдаг ч юм уу те. Ямар нэг байдлаар эсвэл нэг үнэтэй куртэг ч юм уу, аяг ч юм уу, утас ч юм уу авахулцсан мэт тэрийг алга болгочдөг ч юм уу. Ингээд ийм жижигхэн асуудлуудаас өсөл төр мөнгөний сэтгэл зүйн асуудлууд үүсэт байдаг юм. Тэгэхээр энэ бүгдээр нэг тухайн хүнийг ингээд ярилцаад, ойлголцоод за таны хувьд яаж юм гээд бид нар менторуудын нэг юм байгаа. Бид нар юу ч заахгүй, танд юу ч заахгүй. Харин танд байгаа дотоод тэр өгөгдөл мөн чанарыг чинь дээш нь гэрэлтүүлж ил гаргаж ирж тэнд нь бид нар жоохон чиглүүлэг асуулт өгдөг.
Энүүгээр биднээсийн одоо нэг ажиллах арга барил байгаа. Би өөрөө санхүүгийн хүн биш байж болно. Бид нар яадаг ч гэсэн мөнгөний сэтгэлгээ гэдэг зүйл маань энэ яг саяхан хэлээд ирсэн жижигхэн жишээнүүд дээрээс болоод ийм асуудлууд үүсдэг юм байна гэдгийг харж байгаа. Манай хэд дээр бас юм мөнгөтэй холбоотой юм янз бүрийн хүмүүс орж ирж ирсэн. Одоо ингээд мөнгө ороод ирээд идэг. Тэгээ ирсэн хэмжээгээр нь одоо саяхан шиг ингээ гаргаад явуулцдаг тий. Гэтэл энэ нь одоо бага насны ямар шалтгаантай холбоотой байсан гэхээр одоо бага бахад чинь бид нар чинь гоё чихэр мэхрийн цаасыг маш их цуглуулдаг байсан шүү дээ. Тэрүүгээрээ бас ингээ нэг бүтээл энтер хийдэг. Гэтэл тэр чихрийн цаасыг нөгөө нандинаж хайрлаж ингээд том жижигээр нь ялгаад энэ том мөнгө, энэ жижиг мөнгө гэд ингээд одоо бүтэн 2 жил шахуу ингээ хайрлаад нандинсан зүйлийг одоо нөгөө ах нь ингээ салхинд хийсгэсэн. Тэрнтэй холбоотой нөхрөөс нь мөнгө орж ирдэг. Нөгөөх нь яах нь салхишгэл хийсээд тэг гэрт нь ингээд юм аваад байгаа юм шиг хүртлөө тогтсон юм байхгүй. Тэгтэл тэр одоо нандинжсэн зүйлтэй тэр хүүхдийн одоо тэр ариун хайр, тэр хичээл зүтгэл, итгэл, найдвар ингээ бүх юм тэрнтэй холбоотой байсан байгаа шүү дээ тий. Тэгтэл тэрийг ингээ хийсэгтэл тэр хүүхдийн бүх юм тэрнтэй ингээ явцсан байх жишээ нь. Тэгээ тэрийг ингээ буцааж таниад нэрээ тийм байж тээ гэсэн энэ итгэл үнэмшлийг нэрэл би энд алдсан юм биш тээ. Уг нь надад одоо ингээ бүрстэй хэмжээгүй ихээр орж ирж байгаа мөртлөө тогтохгүй байна гэ. Гээл эрэнгүүт өөрийн ирэхгүй нөгөө мэдрэмж нь өөрчлөгдөж байгаа байхгүй. Бас нэг тохиолдол байна. Ингээд нөгөө баг багтаа нандинж өмсөжсэн хувцас ч юм уу те хүүхэлтэй ч юм уу эднэрийг ингээд одоо нандинж ягаад одоо ямарваа нэгэн тохиолдлоор бас ингээд нөгөөтг нь өвөө болцсон. Тэнгүүт тэр хайрлж исэн, тэр нандинж исэн зүйл нь ингээд байхгүй болонгууд бас тэрнтэй яг нь бүх нөгөө гоё итгэл сэтгэл хайр бүх юмнууд нь тэнд явж исэн. Бас тэрнтэй ингээд. Тэгэл тэрийг ингээд буцаагаад нээрэд би тэр үед тэгж ингэжсэн юм биш үү гэсэн тэр нандин зүйлүүдэд эргээд олоод авахаар тэр хүний одоо нөгөө бас сэтгэл буюу тэр алдагдсан байсан орон зай хөгдөж. Одоо эн чинь нөгөө нэг мөсөн уулаар тайлбарлаад идэх штеп нэг мөсөн уулын 5% дээрээ гарцсан доор нь 95% байдаг гэдэг шиг доор байгаа 95%-ыг бид нар далд ухамсар гэдээ маш энгийнээр тайлбарлчих юм бол дээр байгаа тэр нэг жижигхэн гурвалжны 5% буюу ил ухамсар буюу бодол гэдээ ойлгочих юм бол доор байгаа тэр 95% нь биднээсийг удирдаад байна буюу түрүүний багада мөнгө алга болгочдөг гэдэг хэсэг нь тэр 95% дээр хадгалагдсан байна гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө маш энгийнээр тайлбарлалтай. Манай энэ хөтөлбөрт сууж үзсэн үзээгүй янз бүрийн хүмүүс байгаа бах. Тэгэхээр ингээ гоё мөсөн уулаар тайлбарчлал гоё ойлгомжтой. Тэр үед чихрийн цаасыг мөнгө гэж хайрлаж ирсэн тий. Тэгвэл одоо амьдрал дээр яг тэр мөнгө нь орж ирээд татал тэрийг ингээд. Тэгэхээр биднээсээ ажиллаад байгаа ментор биднээсээ ажиллаад байгаа хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр тэр доор байгаа таны нүдэнд харагдахгүй байгаа тэр далд ухамсар гэдэг зүйл дээр чинь л ажиллаад тэрийг чинь гаргаж өгөөд сөргөөс эрг рүү наваачиж өгöd байгааг л одоо биднээсээ ургалт гэж хэлэх үү те тэр хүнийг одоо зөв төлөв дээр навж тавьж гинэ гэж хэлэх үү тэр зүйл л байгаад байгаа гэсэн үг. Хүүхдийг нөгөө анх мөнгөтэй танилцуулах үе чинь бас маш их чухал байдаг. Тэ? Одоо энэ орцч нарын кейсээс ингээд хараад хаар анх ингээд мөнгөтэй танилцах үе нь маш чухал. За тэгэхээр нөгөө одоо хүүхэд бага байхдаа ингээд аав ээж дэлгүүр ороод мөнгөөр гоё юм авч явдал юм байна. Мөнгө чи их гоё юм байна гэж бодсон байж шүү дээ. Тэгээд ямар ч хамаагүй аргаар ээжхийн зүгнээс ч юм уу нэг мөнгө болоод айгүй баяртай тий. Очоод өссөн юм авч дэв чихрэмхэр авч дэв. Ингээд ээжсэн чи яах вэ? Ээж нөгөө мөнгөө цүнхнээс алга уусныг мэдлээ. Хин авч юу яач юу ч юу гэж хэрэг шүүгээл тий. Загнаал зарим нь бүр зодоод уйлуулаад ингэснээс л энэ мөнгөтэй байх чи үнэхээр аюултай юм байна гэдэг. Энэ бодол ингээд хүүхдийн далд ухамсарт ингээд сууж идэг байгаа байхгүй. Тэр ер нь энэ одоо монголчууд нийтээрээ л ингээ мөнгөний асуудалтай байгаа. Энэ чинь угаасаа бидний нэг өссөн орчин нөхцөлтэй холбоотой. Одоо хүмүүжлтэй холбоотой гэж ярьж байгаа. За тэгээд ингээ мөнгө гэхээр те ерөөсөө бүх оролцогч бараг л ийм ямар очдөг те мөнгө хайртай тоглоом те чихрийн цаас бүр маш их үе тохиолддог те. За анх тэгвэл хүүхдэд мөнгөтэй ингэж харьцах юм. За ингээд мөнгөний өгөөд угаасаа хүүхэд мөнгөтэй харьцаж ижил ирээдүйд мөнгөө хадгалж те өөртөө хэрэгтэйгээр ашигласан. Тэгэхээр хүүхдийг анх за тэгэхээр ингээд нэг 6 настай нэг 5 нас хүртэл ер нь хүүхэд мөнгө сонирхож хэлдэг юм байна. Тэр үед нь мөнгө өгөөд өөртөө мөнгөний өгөөд за эндээс нь чи 10% хадгалаарай үлдсэнийг хэрэглээрэй гэд. Ингээд би одоо хүүхдээр бүр ингээд дэвтэр гаргаад явуулдаг аахгүй. Тэгэхээр би мөнгөтэй их айгүй гоё юм мэдрэмжтэй. Тэгээ тэрийг би ингээд зориудаар нөгөө хадгаламжийн данс руу хийдэггүй өөрөө харжиг гэд тэр их мөнгө би их мөнгөтэй баян гэд тэ. Тэгээ тэр мөнгөний ингээд цуглуулад одоо баг ингээд хөөрхөн сая хэдэн зам болсон.
Тэгэл тэрийг би өстө саяхан зам төрөхтэй тийм ээ ээжээгээл өстө нөгөөдгөө нотлохгоо дуцтал яриад хөө юм болдог байхгүй. Тэр хүүхдийг энэ анх мөнгөтэй харилцаж сурах үед нь бас их бид хэд маш болгоомжтой харилцах хэрэгтэй юм билээ гэдгийг би бол ингээд энэ бүх хөвчрөөс ингээд ойлгож байгаа байхгүй. Энэ бүх оролцогчдын кейсэнд чинь ингээд мэдээж нөлөөлж байгаа. Түүнээс авч байгаа мэдрэмж хамгийн чухал байгаа шүү дээ. Хамгийн анх мөнгөтэй харилцаж үзсэн тэр нэг мэдрэмж айгуу чухал байгаа байхгүй. Мөнгөтэй дөнгөж харьцаад эхэлж итэл сөрөг мэдрэмж авчих юм бол ерөөсөө даалт ухамсартай мөнгөний талаар сөрөг мэдрэмжүүд ороод ирсэн. Ялангуяа бидний яг ингээл өсөх үед нийгэм цаг үеийн байдалтай холбоотойгоор ингээл аав ээж нар мөнгө төрөний асуудалтай дутагдaltaй үед байгаа штэ. Тэгээд бас ингээл дэлгүүр рүү хамт дагуулж явахдаа энийг ахуулъя гэвэл байхгүй, мөнгө байхгүй гэж хэлдэг үг аюул илдэг үг штэ. Тэгээд тэр үг болгон ингээд хүмүүст тийм мөнгөний асуудал үүсэх мөнгө гэдэг чинь байдаггүй юм байна штэ. Банк байдаггүй юм байна, ховор юм байна, асуудалтай юм байна гэх. Тэгээ би ингээд мөнгөний талдаар ингээд хичээлүүд орохлоор ментинертэй за энэ асуудлуудаа сайн олоорой гэдэг ингээд манай нийгмийн бүр 15 асуудал олсон. Мөнгө байдгүй гэж хэлжсэн юм байна. Аавын цалин эренгүүтээ шууд дуусаад л яадаг гэсэн. Би ингээд гоё дэвтэр ном, бэлтгэлийн хувц авмаар байсан чинь тэрийг авчаад байгаа бол ингээд энэ болгон чинь тэр бүр дээр ингээд давхарлаа сөрөг мэдрэмжүүдээ өгч байдیں۔ Давтамж маш чухал тий. За ингээд байхгүй, мөнгө байхгүй. За дээрэс нь нөгөө мөнгийг ингээд маш их ядарч зүдэрч зовж олдог гэдэг ойлголт бас байдаг шүү дээ тий. Энд чинь ерөөсөө итгэл үнэмшил. Тэгээд энийг дахин давтаад хүүхдэд хэлээд хахаар яг хүүхэд чинь энэ спонж порлон шиг уусгаал аваад. Тэгж байгаа л амьдрал нь ирээдүйн амьдрал нь мөнгө хооргомос гачигдaltaй амьдрах хэвээр. Бараг л та нарыг тижээх гэж тий би ажил хийж гин. Та нар тэгэхэд одоо хариуд нь бараг ингэсэнгүү тэгсэнгүү гэх ингээд нөхцөлд бодсол тавиад ингээд сайн хүүхэд байх хэрэгтэй, төгс байх хэрэгтэй, алдах хэрэггүй. Яг үнэ. Тэр алдах хэрэггүй гэдэг зүйлээс чинь болол бид нар төгс рүү тэмүүлээд төгс рүү тэмүүлсэн одоо төгс байх хүсэлтэй асуудалтай хүмүүс амар их хүн тий. Аливаа зүйлийг төгс хийхгүй болохгүй. Ажил дээр, амьдрал дээр, хосын харилцаан дээр. Гэтэл жаргал багш өөрөө хүртэл бидэрт хэлдэг штеп. Одоо энэ зэрэг бурхан номын сургаал дээр ч бас байдаг тий. Төгс бус байх нь өөрөө төгс юм байна гэж хэлээд байгаа шүү дээ тийм үү. Төгс бус энэ амьдрал чинь өөрөө энэ ирэнтэй баруунтай гэрэлтэй гэгээгүй тий. Аяг чинь ингээд зовлон жаргал хоёр юмар нийлж ижил эн чинь амьдрал гэдэг зүйл чинь төгс болоод байгаа юм байна гэдгийг л бид нар ойлгох хэрэгтэй байсан юм билээ л тий. Баг багт чинь онц сурах хэрэгтэй. Төгс байж чадаагүй төлөө одоо хажууд байгаа хүүхдтэй би 4 авцсан, энэ 5 авцсан тий. Би 2 авцсан, энэ 5 авцсан. Одоо тэгээд би 2 авцсан хүүхд гэдэг чинь нэг муу хүүхдэлж таарах гэдэг байгаа хэрэг. Маш муу тий. Болохгүй тэрэн шиг байсангүйгээ тий. Тэгээд нөгөө дотроо төсөөлөхөөр нөгөө нэг амар хүмүүсийг төсөөлнө шүү дээ. Том болоо тийм хүн болох юм даа гэл тий. Яг нэг тийм л юмар л одоо өслөлтөө яг тэ харахгүй нийгэм маань тийм байсан. Одоо энэ сэтгэлийн шийдтэр чинь маш олон аргыг ярьдаг те талархал, залбирал, за далд хомсртаа цайлгаа өгөх гээд яг тэрэн шиг одоо жишээлбэл энэ өөрсдийнхөө аав ээжийг бодоод яг эрэг талаас нь хараад талархлаа яг тэр эрэг тал дээр нь төвлөрөөд үгүй энэ хэцүү цаг үед бас ингэж өссөн болж штэ. Баярлалаа гэд аав ээж нартай бас ингээ хайртай шүү гэж хэлмээр байна. Байгаадаа талархаа. Энийг үзэж байгаа аав ээж ах эгч нартай баярлалаа, талархлаа. Илүү том ингээд зургааг харах юм бол бид нарыг ийм тэр асуудал бүр чинь бид нарыг хөгжүүлж байсан юм байна штэ. Тэгвэл тэр асуудлыг өгчээсэн тэр нийгэм нөхцөл байдал те аав ээжүүд бол бүгдээрээ харагдах байдал нь биднэрт зөргөөр харагдаж байгаа мэт боловч цаанаа эн чинь бүгд л хайр байсан юм байна штэ. Тийм ухаан явж исэн юм тийм. Тэрийг бас ингээ олж одоо харах хэрэгтэй болж байгаа юм л да. Ингээд аав ээж муухан аашаасан ч вэ те загинсан зодсон ч вэ тэр бүгдийн цаанд дандаа л хайр байдаг юм байна штэ. Дандаа үр хүүхдийнхээ бүр сайн сайхны төлөө тэр үйлдэлүүдийг хийж исэн юм байна штэ. Тэгээд тэр хүмүүсийн хийсэн санамсаргүй үйлдэл хүртэл эцсийн дүндээ дандаа хүүхдэд сургамж өгдөг тийм хайр байсан юм байна штэ гэдгийг олж харчих юм болол тэгээд яг энэ талаас нь харах юм бол талархахын тулд эрэг дээр нь төвлөрөх нь байна тий. Талархахын тулд эрэг дээр нь төвлөрнө. А тэрнээс ш одоо эн чинь зүв байсан юм байна гэж нөгөө хүүхдээ зодоо цохоод тэгэл бас буруу болчихно. А өшөө илүү яаж сайжруулах вэ? Өшөөний амьдралыг яаж өөдөн татах вэ тий? Одоо энэ сэтгэлийн шийд хөтөлбөрт хамрагдсны дараа бол хүний амьдрал өөрчлөгдөх гэсэн. Хүний амьдрал дээр бодит өөрчлөлт гардаг.
уур уцааргүй тий гэрт хэрүүл тэмцэлгүй ингээд сэтгэлийн болоод за ингээд бодит амьдрал дээр ингээд өвчлөлтөд гарч идэг. Тэр нь маш гоё ингээд давуу тал тий. Эхлээд хүний ингээд одоо энэ ухамсар энерги гэдэг зүйл чинь ингээд эхлээд бодлын төвшөнд маш сэрэг байна гэж байгаа тий. Тэнгүүтээ үгээр дамжиж гараад арай нягт болж байгаа шүү дээ. Бүтэн бэлжээд үг болоод гараад ирчлээ. За тэр чинь үйлдэл боллоо. За ингээд өдөр тутмын дадал боллоо тий. Тэгэхээр энэ бидний энэ бодож байгаа бодол бас эхлээд бид нар бодлоосоо эхлээд өөрчлөх ёстой гэсэн үйл агуулга гарч байгаа байхгүй тий. Тэгэхээр өнгөрсөн за мэдээж энэ өнгөрсөн амьдралыг бол өөрчилж болохгүй. За энэ аргын төвшөнд бол ингээ өөрчилж чадахгүй. Бяцлаглалын аргаар бол бид нар бол хийгээд байгаа тий. Тэгэхээр өнгөрсөн энэ зүйлүүдийг бол эрэг талаас нь хараад, талархаад, баярлаад, ингээд гой сэтгэлээ тайвшруулад сөрөг зүйлүүдийг бол сайхан засаад ингээд явж болно тий. Сөрөг зүйлүүдээ бол илүү засах тал дээр анхаарах нь мэдээч зөв. Тийм учраас бид нар одоо ингээд яриа сууж байгаа шүү дээ тий. Тий. Номын интерес бас асуумаар тэр нөгөө бас нэг сонирхолтой зүйл байгаа. Биднээс яриад байгаа зүйл бол одоо төрчихсөн байгаа тий. Тэр үеийг яриад байгаа. Гэтэл төрөхөөс өмнө бид нар бас ихэн хэвлээд урагт байхдаа ихээр дамжиж энэ асуудлуудыг авдаг гэдэг нэг асуудал бас байгаа тий. Менторууд бас урагт ихэн хэвлээд дээр ажилладаг. Ихэн хэвлээд дээр одоо ажилладаг ном менторын хувьд бид нэр юу гэж ямар туршлага байна? За бас ихэн хэвлэлээр дээр их олон хүн дээр ажилласан. Тэгээд аливаа асуудлуудыг ингээл хөөгд үзээд тахлаар бага наснаасаа бүр урагшлаад зөв шууд ингээ хэвлэрөөгөө орчдог. Тэгэл одоо жишээ нь айцсын талаар түрүү ярьжсэн шүү дээ тий. Тэгэл айцыг нь хөөгд үзлээ бас ихэн хэвлэгээсээ ээжийнхээ айцыг бас мэдэрсэн тохиолдол байсан байхгүй юу. Ингээ ээж нь явж байгаад ингээд бүдрээд унаад том гэцтэй унцглаар чи их хүн айштай. Тэг хайгаад яана хүүхэд минь зүгээр байгаа гэд маш их тэр одоо цочирдон майцыг зүрхэн түгшээд цочирдон майцыг мэдэрсэн үед бол ингээд хэвлийн булчин ингээд чангардаг юм байна. Тэгээд ерөнхийдөө миний анзаарсан зүйл юу гэхээр хүмүүсийнхаа мэдрэмжэн дээр ингээд тулаад ингээд ажиллаад ээжийнхээ гидсэн дотор ахтай ээж нь ингээд гидсээ чангалсан үед тэр айцын мэдрэмж ургаараа урагтаа ингээд дамжиж хамт ингээд айцаа мэдэрч байгаа хэрнээ ингээд гидсэн чангалаа хавчигдмал орчинд би ингээд байна гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээд хэвлээд орцсон юм шиг бүх мэдрэмжүүдээ мэдэрдэг юм билээ. Тэгээ би ингээд хавчигдаад байна. Маш ингээд амьсгалд авчтаад тийм орон зайгүй тийм нөхнөх орчинд би ингээд байна. Тэгээ хамаг би ингээд чичрээд байна гэх. За тэнгүүд ээж хүүхэд хоёр холбоотой, хүн холбоотой учраас та ээжигээ мэдэрч чадна. Одоо тэгвэл ээжийнхээ мэдрэмжийг ажиглаад үзтээ гэж хэлээ. Тэгэхээр хүүхэд яг ээжийнхээ мэдрэмж рүү ингээд очихлоор ээжд нь юу болсон, юу тохиолдсон бүгдийг нь мэдэрч чаддаг. Тэгээ нэг минь тийм манай ээж ингээд ийм уулан дээр ингээд явж байгаа бүдрээд унчлаа. Тэгээд маш их хайж байна. Тэгээд хүүхд минь гарчих уу яачих вэ гэд өөрөө хүртэл тэр айцыг бас ингээд мэдэрсэн. Тэгээ зарим тохиолдолд болохоор хүүхэд давхар ингээд айсан байдаг. Нэрээ би гарчих уу дээ гэж ботсон тохиол байдаг. Тэр үед бол хоёулангийнх нь айц дээр нь ажиллах хэвээр. Тэгтэл зарим тохиолдолд болохоор аавда гомцсон бас нэг хэрэг байсан. Тэр яасан бэ гэхээр дээр үед болохоор ингээд хүүхдийн хүүсийг тодорхойлохгүйгээр ингээд төрдөг шүү дээ. Тэгээд аав нь ингээд хүүгээд итгэцэн байсан юм байна л да. Тэгсэн чинь гараад ирсэн чинь охин байсан юм биш тэгээд тэгсэн чинь аавда гомцсон хэрэг бас гарч ирсэн. Тэр болохоор яг дөнгөж төрөнгөт нь одоо охин байсан юм биш дээ гэдэг байсан. Тэгээд гомдлыг нь хөөж авсан чинь тэр цаг үе дээр очиж ирсэн. Дээрээс нь бас ээж нь ингээд аавд нь гомцсон ч юм уу тийм нөхцөл бодол бас байгаа хгүй ингээд гэхдээ дандаа гомдоосон зүйл биш нэг л удаа ч юм уу нэг хоёр удаа ч юм ингээд гомдсон үе гарахад ээж нь бол мэдээж гомдлыг хүчтэй мэдэрч байгаа. Тэрийг ингээд ураг ингээд давхар мэдрээд тэгсэн чинь ингээд дахиад ээжигээ мэдрээр яасан бэ гэсэн чи за яг аавтай муудалцсан байна. Эсвэл ингээд аавд гомдсон байна. Ингээд ийм зүйлийг мэдэрч байгаа. Тэгээ ганцаардлыг мэдэрч байгаа. Тэгээд ураг тэрэн дээр болохоор аавдаа бол гомдоогүй. Ураг ерөөсө хинч гомдоогүй, хинээс ч айгаагүй хэрнээ тэр зүйлийг ээж нь мэдэрсэн байгаа үед ээжийнхээ мэдрэмжийг зүгээр давхар мэдэрч байсан. Тэгэхээр ураг төрхлөөр тэр үндэ өөрийнх нь мэдрэмж нь биш зүгээр ээжийнхээ мэдрэмжийг аваад турч гисэн тохиолдол байт юм лээ.
Тэгэхээр Анх төрхтөө сэтгэл зүйн асуудалтай төрхөн тий. шүү дээ. Яг нэг ихээр дамжаад бүх зүйлийг харж идэг, мэдэрч идэг, сонсч идэг, амьсгалж идэг ерөөсөө л маш ухаантай тийм байд юм билээ. Манай нэг бүр нэг сонин жишээ бүр нэг юм багшаа би өөрийгөө нэг ганцхан шиг эсийн төвшөнд хараад байна их ураг дотор эс үлж гаргаад байна. Тийм боломжтой гэж асууж байгаа. Боломжтой байхгүй юу? Эс ч юм уу те ямар нэг байдлаар үүссэн л бол тэр одоо аим орчихсон байгаа гэсэн үг шүү дээ. Манай нэг минти астагчсан. Би өстө дөнгөж ээжийнхээ гизэнд үүссэн яг цэг байна. Тэгсэн ирнэ би айгаад байна гэсэн чи айцсаар нь хөөж очсон аахгүй. Чи яагаад айсан бэ гэсэн чинь би ингээд ээжийнхээ гизэн сунчихгаад би айгаад байна. Аавч хоёр нөгөө төрүүлэхүүгүй юу гэж яриаг хүртэл сонсоод гомдчихдаг ч тийм. Тийм бодлоод маш их байгаа шүү. Өргүүлчихүү бүх яриаг сонсч идэг. Тэгээ яг өргөө бараг нөгөө эс бодоод бүрдэж ихтэйгтэй тийм айдсуудыг авцсан. Яг тэр мэдрэмжээрээ ерөөсөө амьдралтаа тэг явцсан. Тэгвэл эцсийн одоо цагаан тусалд тэг 90 хоног одоо мэдээлэлээ цуглуулдаг ч шүү дээ. Тэнгүүд ихийн хевлээд 9 сар одоо мэдээлэлээ цуглуулж тэр аав ээжийн мэдрэмж мэдээллүүдийг одоо нэг басны тэр ураг тээсээр агаал төрдөг байгаа шүү дээ. За тэгээд энэ мэтлэн өнөөдрийн Ухамсарын хүч подкаст маань маш сонирхолтой, гайхалтай манай менторуудын гайхалтай яриа, гайхамшигтай өөрсдийн туулал, ментийн нарын энэ гоё мэдлэг, туршлага, одоо туулал тий энэ бүх зүйлийг хэдүүлээ ярилцлаа. Далд ухамсар гэдэг зүйл тэгэхээр биднээсийг ухамсаргүйгээр удирдах байдаг юм байна. Тэгэхээр бид өөрсдөө альва амьдрал дээр өдөр тутамдаа өглөө ямар гутал өмсөх үү, ямар хувцас өмсөх үү, энтэй яаж харьцах уу, далд ухамсараас гарч байгаа тэр үйлдэлүүдийг, мэдрэмжийг бид нар танин мэдснээрээ өөрсдийгөө өөрчлөх боломж байдаг юм байна гэдэг өнөөдөр маш гоё тийм дүгнэлт гарч ирж шүү дээ. Тэгээд сэтгэлийн шийдэх хөтөлбөрт маань бас та бүхэн маань хамрагдахыг хүсэж байгаа бол одоо энэ доогуур гарч байгаа утас тий утас руу ч юм уу энэ коммент бичээд бас холбогдож болно. Facebook дээр жаргаа коуч жаргаа багш гэж байгаа. Тийшээ холбогдоод чатаар ч юм уу тий холбогдоод эсвэл утас руу залгаад холбогдоод хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Тэгээд бас чатаар нь автомат хариулагч бас байгаа тэрүүгээр нь холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байгаа. Тэгээ өнөөдрийн хөтөлбөрт хүрэлцэн ирсэн та гуравтаа маш их баярлалаа. Тэгээд одоо нэмж хэлэх зүйл байна уу та? За эдэн ч юм энтерс. За тэгээд бид нар маань бас амьдралынхаа өөрсдийн туулдыг, ментинэрийнхаа туулдыг энд нийтдээ сайхан ярилцлаа. Тэгээд яг манай энэ сэтгэлийн шийдэх хөтөлбөр буюу энэ далд ухамсарын одоо асуудлуудаа үүссэн байгаа асуудлуудаа шийдэхийг одоо хүсэж байгаа хүн байвал одоо манай энэ сургалтанд орж ирээд бас олон асуудлуудаа шийдээд гэрэлтэй гэгээтэй өнгөтэй өөрийнхөө өнгөөр цацраасаа гэж хүсэж байна. За яг хөтөлбөр маань болохоор далд ухамсартай ажилладаг болохоор бид нэр далд ухамсар руугаа нэвтрэн гэдэг нь өөрийнхөө дотоод хүн рүү нэвтэрч байгаа, дотоодын гүн рүү яг би хинбэ гэж өөртөөгөө танилцж байгаа тийм үйл явц байдаг. Тэгээд ер нь бол бид нэр хорвоо ертөнцийг таних тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй юм байлээ. Хажууд байгаа хүнээ таних тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй юм байлээ. Өөрийгөө таньснаар тэгээд одоо бүх амьдралд сайхан өөрчлөлтүүд гардаг юм байна. Тийм учраас манай энэ хөтөлбөрийг бас сонирхоорой гэж хэлмээр байна. За насан жаргал ментор. За ер нь ингээд далд ухамсар гэдэг зүйл чинь биднэрт удирдагддаг хүн байна гэдгийг сая бидний ярианаас ойлгосон болов уу гэж бодож байна. Тэгэхээр бид нар одоо энэ амьдраад байна шүү дээ. Амьдарч байгаа нь ерөөсө 5%-аар амьдраад байгаа байхгүй тий. 100% чадамж байлаа гэхэд ерөөсө 5%-аараа л амьдраад байгаа. Хэрвээ та одоо ингээд 95% ашиглахыг хүсвэл амьдралынхаа жолоог гартаа хатгахыг хүсвэл манай энэ сэтгэлийн шийдгээд хөтөлбөрт заавал хамрагдах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн далд ухамсарын гоё яриа, далд ухамсар гэж юу вэ? Хүн гэж юу вэ? Тэ хүн яаж сэтгэл зүйн асуудлууд авдаг вэ? Тухай энэ хүү ярилцлагыг сонссон та бүхэндээ баярлалаа. Би ч гэсэн энэ хүү хөтөлбөрт орж ирээд өөрийнхөө сүнсний өгөгдлөө олж байсан. Тэгээд энэ хүү сүнсний өгөгдлөө олсон маань бусдад туслах, дэмнэхтэй өөрхөн сурсан зүйлийг сурч байхдаа бусдад одоо ингээ хүргээд явахтай заавал болсон хойноо биш те боломжийг алдах биш. Энэ байдлаар суралцаж өөрхөн сүнсний өгөгдлийг олж байсан. Тэгээ энэ чиглэлээрээ ч явж байгаа. Мөнгөний блокоо тайлсан, мөнгө маань хэд дахин үржигдэж орж ирдэг болсон.
би их ажиллахтаа биш, харин ажлаа багасгах тусам мөнгөний орлого маань нэмэгдээд байна гэдэг чинь мөнгөний асуудал, сэтгэл зүйн асуудал маань шийдэгдсэн байна гэсэн. Энэ мэтчлэн таач бос бид нартай адилхан сэтгэл зүйн асуудлаа шийдээд бидний үеийн орж ирсэн хүмүүстэй адилхан өөрийнхөө асуудлыг шийдээд өөрийнхөө оршихуй дээр өөрийнхөө сэтгэл бие мэдрэмжэн дээр орших боломж танд ч бас байгаа шүү. Тэгээд энэ удаагийн Ухамсарын хүч подкаст энд хүрээд өндөрлөж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. За баярлалаа.